Манай лив эхлэхэд ерөнхийдөө бэлэн болж байна. Орой минь одоо уран хатгамал сонирхож байгаа. Уран хатгамалчтай бүгдэнд нь энэ орой миньдийг хүргэе. Өнөөдөр амьтны тухай ярина. За нилээ нэг урт бол болохгүй байх гэж бодож байна. Өчигдрийн зарим нэг хүмүүсийн асуултанд хариулна. За 65 л олж ах шүү байна. За амьтан ойж сурах гэж байгаа болон ойж байгаа. За тийм хүмүүс маань амар сон 100 утсаа сөглөө бэлдээрээ. Одоогоор бол хар цагаан утас нэг зүүндээ сөглөөд бэлччихэд хэрэгтэй. За энэ ч одоо манай оёд бэлэн болцсон байгаа дайлангууд амьтантай дайлангийн одоо 2 загварыг харагдаж байна. Нэг нь нөгөө их гар 20-50 хэмжээтэй. За нөгөөх нь 17-40 хэмжээтэй. 2 дайлан. Бэлэн болсон дайлан. Энэ бол хэмжээртэй. Хөл толгой 2 дээрээ энд бол зоосон шүлжмэл орсон. За ийм 2 сайхан дайлан байна. Очор явсан үлзий утастай 8 шарга 12 жил 8 дахил 4 хүчтэн. За энэ бас их сайхан дайлан байна. Ацаг дорчтой 12 жилтэй. За энэ ч очор амсар дээр очортой 4 хүчтэнтэй. Ийм сайхан дайлангуудыг өнгө зохицлын хувьд бол яаж байсан тухай тайлбарлана. За энэ одоо сайхан дунд гарын дайлан маань тэтгэврт гарсан одоо эрэгтэй хүн байсан байгаа. Тэрүүгээр их онцлог. Тэгэхээр хатгамлыг маань зөвхөн одоо эмэгтэй хүн биш, эрэгтэй хүн хүртэл одоо хийж болдог энэ жишээ. Маш сайхан хатгаж байсан. Ийм дайлан байна. Ийм Заяа Батарах. За ийм дайлангууд. За манайхан зугуулаа. За ерөнхийдөө ингээ эхлэе. За энэний талаар одоо энэ дайлангууд бүрт нэг бүрчлэн одоо ингэж ийм ойдл өнгө ингэж гарган шүүч гэдэг юм уу. Тэрийг бол тайлбарлана. Та бүхэн агуулга харж байгаа бол агуулгынхаа дагуу өмнө адил төрөөнийх шиг явна. За материал өнгө сонголт торго пүүсүү гэдэг ингээд амтан дээр яаж сонгох вэ гэд явж байна. За ер нь бол амтан дээр бол ихэвчлэн пүүсүү хэрэглүүлэх зүгээр байдаг. Яагаад гэвэл маш их хойдол, маш их хэмжээний одоо өнгө уялгарал их гардаг учраас торгон дээр байхаар бас их анзаарагдаж харагддаг учраас пүүсүүг ихэвчлэн сонгодог. Мөн торгоо сонгох болох юм бол одоо өөрөөсөө ийм юутай хээтэй торгыг сонгох зүгээр. Тэрнээс одоо юу гэдгийг өөр өнгөтэй ч юм уу хавсарч орсон торгоо бол дэмий яадаг. За одоо энэ дээрээс торгон дээрх манай одоо бэлтцүүдийг бид нар танилцуулнаа. За одоо энэ бэлтцүүдийг харах юм бол бас ойж байгаа хүмүүсийн маань орхоо хөдөлгөөн бас сайхан бэлтцүүд бий. За энэ бол жишээ нь одоо малтлаг сайхан пүүсүүн дээр 2 мартай. Тэг ийм сайхан бэлтц байна. За энэ бол пүүсүүн дээр хийсэн. Ер нь их хий ороод ирэхэд пүүсүүн дээр хийвэл их зүгээр. Яг л өөрөө ч хатгам бол нэлээд тод сайхан харагдана гэсэн үг. За энэ бас морьтой бэлтгэц. Энэ одоо өөрөөсөө хэмжээртэй бэлтгэц гэж ярьж байгаа юм л да. Ерөнхийдөө хэмжээрээ өөрөө хойно гэсэн үг. Энэ хэмжээрийг өөрөө хойж чинь. За тэгээд энүүгээр нөгөө зоосон шүлжмлэр даруулж зааг гаргана. За ийм бас бэлтгэц байна. За мөн одоо торгон дээр яач болох вэ? Торгон дээр одоо хийх. За энэ бол дайлан маань бол ингэж харна. За ингэж нуулгадана л гэсэн үг л дээ. Нуулгадаж орж байна. За. Энд бол одоо 6 насны морь. За мөн торгыг сонгохдоо ар одоо өөрөөсөө одоо
хээтэй. Ийм торгыг сонгол их зүгээр. За мөн дахиад торгон дээрх одоо амтантай бэлтгэц морьтой. Манаас нэг шинэ төрлийн бэлтгэц хөх өнгөн дээр торгон дээр гарсан. Иймэрхүү байдалтай харагдана гэдгийг харуулж байгаа юм. За мөн өөр одоо төрлийн амтантай бэлтгэц байна. Одоо дамбар. Хүмүүс энэ одоо принтэлсэн юм уу гэж асуудаг үгүй. Энэ одоо манай зураач нар өөрснөө зурсан. Үнэхээр гайхамшигтай. За зураач нар маань морь зурдаг зураач нар гэж бас байгаа. Зураач нар болгон маань бас өөрийн гэсэн жанртай. Тэрүүгээ их сайн зурдаг. Тэр нь бол харагдаж байгаа байх. За ийм бас мөн амтантай бэлтгэц байна. Амтан ойж сурсан хүмүүс гэдэг бол ерөнхийдөө нэлээд ур чадвартай болсон хүмүүс байгаа гэж ойлгож байгаа. За энэ одоо Монголын нэг өдөр гэсэн ийм бас сайхан бэлтгэц байна. Манай зураач нар өөрснөө зохиосон. За энэ бас арай өөр төрлийн ийм бэлтгэц байна. Бүгдөө л ерөнхийдөө 50,000 төгрөгийн үнэтэй бэлтгэцүүд байгаа. За энэ бас ийм бэлтгэцүүд байж байна. Сайн хараарай. Энэ пүүсүү явж байна. Энэ бас пүүсүүн дээр явж байгаа бэлтгэц байна. За ингээд энд бас торгон дээр 8 дахлыг нэгтгэж хийсэн. Ийм нэтгэг торго. Манай торгонууд бол нэтгэг торго. За пүүсүүнүүд маань өөрснөө солонгос пүүсүүнүүд байна. Энд дээр одоо харагдаж байгаа нь бол. За энд одоо улбар ширтэй пүүсүү байна. За энэ жоохон фокус нь тагтаад шиг байна. За одоо таарч байгаа шиг байна. За иймэрхүү энэ бол жишээ. Амтантай одоо юм уу хүндийн ийм бэлтгэц бол маш их байгаа. Сонирхож байгаа хүн байх юм бол манай пэйж хуудасны бэлэн бэлтцүүд гэсэн хэсэг дээр амтантай энэ бүх бэлтцүүд маань гарсан байгаа. Тэгээ өчтөрөөс эхлээд хүмүүс захиалга өгмөр байна. Эдгээр гэсэн нэлээд олон өсөлт ирсэн. Урлан бол ерөнхийдөө хагас карантинтай байгаа учраас шууд урлан дээр хурж харж авах бол одоохондоо боломж байхгүй 3 сарын 31 хүртэл. Тийм болохоор бид нар ингээд лайв явуулж сургалтуудаа явуулж байна. Мөн захиалга өгөхөр болох юм бол одоо энэ пэйж усны чатаараа холбогдож захиалга өгнө. Тэгээд захиалга өгчөөд хурж ирж авч болно. Тэгэх юм бол одоо шууд хурж ирээд орж ирээд аавна гэсэн үг. Урлан дээр сонголт хийлгэхгүй. Хэрвээ хүргэлтээр аавыг сонирхож байгаа бол 17-наас эхлэж хүргэлт гарна. Хаана Улаанбаатарын хаана байрал заагаар шилтгаалаад 3-5 мянган төгрөг бэлтгэсэн дээр бол нэмэгдэж байгаа. Тэгэхээр манайхаа одоо захиалгаар болох юм бол ер нь чат хувийн чат руугаа ороод тэгээд одоо ийм зүйлээ гэдгийг бол захиалж болно. За амтантай бэлтцүүдийн хувьд ерөнхийдөө одоо ийм торго амтантай одоо яаж сонгох вэ? Тэгээ пүүсүүн дээр сонгох уу? Одоо торгон дээр сонгох уу гэдэг бол ийм сонголтууд бол байна. Тэгэхээр ер нь бол амтангууд ихвчлэн пүүсүүн дээр л хичлээ хийгдсэн байдаг. За одоо юу гэдэг ийм одоо бэлтцийг бол жишээ нь булан дээр гарах боломж байдаггүй. Ягаад гэвэл энэ бол жинхэнэ цэвэр суурин дээр гардаг учраас булан бол хийх боломжгүй байдаг. Булантай амтан гэдэг бол бас тусдаа шууд суурин дээрээ суурилд зурагддаг бас тусдаа тийм. Зарим хүмүүс бол одоо жишээ нь энэ бэлтцийг шууд ингээд булан болгож авмаар байна. Булантайгаар авмаар байна гэдэг. Энэ бол одоо тийм боломж байхгүй. Зурган дээрээс нь та бүхэн харж байгаа байх. Тийм булан хийх бол одоо ямар ч боломж байхгүй юм шүү. Тэрийг бас анзаарч хараарай. За. Өчигдрийн зарим нэг одоо дутуу зүйлс хилэгдсэн 3D-гээ тайлбарлаач гэсэн хүсэлт ирсэн байгаа. За 3D дайлан маань натаа шаргал дээр ингээ хийсэн. За энэ оёдлыг эхэлж яаж ойдог вэ гэдэг бол ерөнхийдөө бол энэ цагаан өнгийг бүгднийг эхлэж ойж дуусгадаг. Гадна талын бүх цагааныг эхэлж ойж дуусгадаг. Хээнийхээ дагав. За одоо энэтэй бол яг одоо дүүцэж манай дээр гарч байгаа бэлдэц бол жишээ нь энэ байна. Тэгэхээр тойргуудаа бүгднийг одоо ойж дуусгана л гэсэн үг л дээ. Цагаанаараа. Одоо ингээ гадна талын энэчнээс ахгуулаад энэ хүрээний бүгднийг ингээл цагаанаараа ингэж ойх нь. За тэгээд дотогшоогоо өнгнүүдээ оруулна. Тэ? Хаанаас орж ирээд хаана дуусч байна. Энэ чи дотор гадна гэж явж байгаа болохоор тэр өнгөө хоёр өөр өнгөөр ингээ хуваарлцсан. Тийм байдал харагдана. За дуусалт бол яг хаана дуусч байна. Бүтэн ингэж харагдах хэвээр. За энэ дөрвөлжийнхээ бол хоёр талд өглөөрөөр дуусч хахад энд бол одоо яг энэчнээс буцаа залгаа орж ирж байна. За 3D бол ерөнхийдөө яг л нэг иймэрхүү байдлаар оёхдох хэвээр.
За ингээд энэчнээс бол одоо 5 6 игний бас явсан. 5 игний явж болно, 7 игний явж болно. Тэр хүн маань өөрөө хэр том жижиг гараад шилтгаалаад олон игнийгээ зохицуулж явна л гэсэн үг л дээ. За ийм 3D энэ бэлдсэн угаасаа байгаа. Энэ бол би бэлдсэн юм дээр болонтой бэлдсэн жишээ болгон харуулж байна. За энэ одоо амсрын хэсэг харагдаж байна. За ийм одоо 3D-тэй, амтантай, 4 хүчтэнтэй ийм бэлдсэнд бол байгаа. За энэ бол дандаа пүүсүн дээр ерөөхдөө гаргасан байна. За 3D-ийн хувьд бол ер нь ийм. За энэ бол одоо өөрөөсөө шууд өөрийнхөө биен дээр бол хийсэн байхад энэ бол болонтой гэж хийсэн байна. За би яас хийсэн битүүлэг бол бас гоё явагдах хэвээр. Заасан шүлжмлүүд маань явсан байна. Дээр доор хөл дээр толгой дээрээ 7 болон их миччлэн гойсон юм байлангууд байна. За одоо бид нэр утас зүүнийхээ талаар ярина. Тэгээ удахгүй одоо яаж оёх вэ гэдэг лөө анхаарлаа хандуулъя. За энэ бэлтцийг төрдөө ингээд тавьчих. За зүүнний хувьд бол 11 номерын зүгээр оёно. Өчтөр би хэлсэн. 11 номерыг бол одоо голчлон хэрэгэлдэг. За 153 та утсаар ойж болно. 153 та одоо манай өгч байгаа өчтөрийн өнгөсөн 5 өнгийн утасны аль нэгээр нь ойж болно. За жишээ нь бол одоо энэ. За энэ бол 153 та энд бол 18 утсаар ойж болно. Ямар үед энийг 11 ашиглаж байна гэхээр одоо ийм том объемтай. Объем нь ерөөхдөө нэлээд юм том. Энийг бол одоо 153 та утсаар ойж болж байна. Гэтэл одоо 12 жилдээ бүр жижигхэн болоо явдаг. 12 жилдээ. Одоо тийм тохиолдолд бол одоо нарийн утсаар ойх хэрэгтэй. Өдөө утас бол одоо тийм бол сайхан гарахгүй. Тэгээд тэр үед бол яа харахгүй 120 та утсыг ашигладаг. Жишээ нь одоо энэ 12 жил өчтөр би харуулж ирсэн энэ 12-ын детальны юм жижиг хэсгүүдтэй үед яа харахгүй одоо 120 та утсаар ойхоос аргагүй. За энд бол 11 12 номерын зүй байдаг. Ер нь бол ихвчлэн 11 номерын зүй их тохиромжтой. Тийм байдаг. За 35,000 утсыг асуусан хүмүүс их одоо ерөөхдөө манай урлан дээр 3 4 хүлдсэн байгаа. 4 сараас эхлээд утаснууд ирэх байх. Тэр үед бас цар тавигдаад явах тох. Тэгэхээр анх орж бас сурыг үзье гэж байгаа амтэн тулгарч байгаа хүмүүс бол ер нь объем томтой ийм зүйлээ 153 та утсаар бол оёд үсчихэд бол гэмгүй. Эхлээд бол яаж ойж ийн гэдэг арчлаас орчуулбал одоо өрөө жижиг сажиг бүх юм дээр бол ойход юм боломжтой. Тийм болно. За 100 утасныхаа тухай ярьсан. Одоо за энэ дээр нэг дайлан одоо битүүлэгдэг байгаа дайлан байна. Энэ өгөн хурцтай юм дайл. За энд болвол одоо нүдний хэсгийг хүмүүс их сайн харуулад өгөөч гэлтэйгдэг. За энэ дээр битүү хатгамлаар ирсэн байна. Яг энэ нүдний хэсэг дээр битүү хатгамал гаргаж ирсэн. Тэгсэн зүү оролт хийгээгүй гэсэн. За тэгэхээр өнөөдөр яг энэ зүү орох энэ битүү хатгамлыг яаж энэ хөмсөг энэ нүд гаргаж ийн вэ те одоо энэ гарын хэсгүүд дээр нарийн хэсгүүдийг яаж гаргаж ийн вэ гэдгийг энэ одоо маш их ажил л да ер нь бол за энэ одоо ингээд битүүлгэнд орж байгаа дайлан байна. За мөн бас нэг асуусан юм битүүлэх зааж өгөх үү гэж байна. Манайх заахгүй. Манайх бол уран хатгамал гэдэг уран хатгамлаа л заана. Ойдлын бол одоо сургалт явуулдаггүй. Тэгээд яг олон одоо шавнырын хүсэлтээр дайлан битүүлээд өгөөч гэдгээр бол манайх зөвхөн хүсэлт хүмүүсийн хүсэлтийн дагуу дайланыг битүүлдэг. Аль тэр дайлангийн сургалт битүүлэх сургалт бол энэгээр явахгүй. Дараагийн сургалтууд дээр бол яг заасан нуруу хэрхэн оёх вэ? За оршуу дахиад зүү ороохын талаар арай өөр хүмүүс эдгээр яаж барьж байгаа барилтуудын тухай бол оруулж болно. За заасан нуруу тэгээ мөн дайлангийн битүүлэх одоо тэр сургалтын нэг хэсэг нь бол яг энэ юу зааж байгаа? Булан хэрхэн оёх вэ гэдгийг. За яаж хэмжээд энийгээ байрлуулах уу? Зоосон сүлжмлийг хэрхэн одоо дарж оёх уу гэдэг тийм бас нэг сургалтын тусаа бас лайв нэг явнаа. Тэр нь гэхдээ одоохондоо болоог байгаа. Цаашдаа бол оруулна гэж одоо бодож байгаа. Тийм зүйл байгаа. За ерөнхийдөө эхлэе. Амтан яаж оёх тухай.
Аргачлалын тухай хэлье. Утас зүгээ манай хаан бэлдсэн биз дээ. Сайн хараад оёорой. За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд амтныг одоо хүрээ яаж гаргах уу гэд утас, цагаан, хар утсан чинь ингээд сүлөө бэлдсэн байгаа. За энэ дээр хар саарлаа нийлүүлээ яцсан. За одоо би энэ хэмрийн морины одоо яг хүрээг одоо ингээ яаж гаргах уу гэж зааж өгч байна. За хүрээ гаргахад хоёр өөр өнгийн утсаар энэ тэр нарийн төр үзүүлсэн, нарийнхан гарч байгаа хэсэг. Тэрийг бол одоо хоёр өөр өн гэдэг нэг нь хүнд өнгөө, нөгөөх нь цайвар өнгийн хоёр утас бэлдээд. За ингээд нийлүүлээд хоёр утсаа нийлүүлээ бүхсийн зангидчихна. За энд бол хар саарл хоёрыг ингээд зангидсан байна. За тэгэхээр бид нэр ээжтэй те дарж байгаа утас болохоор бараан байх ёстой. Ороож байгаа утас минь цайвар өнгө. Тухайн амтны одоо би энэ амтны одыг ингээд хар саарл хоёрыг эхэлсэн болохоор би одоо энэ дэлийг эхэлж явах гэж байна. Тэгэхээр бид нэр хээгээ болвол яг ингээд юунаас зүүн талаасаа ингээд эхлээд ингээд гисийн ингээд дотгошгоо энэ талаасаа эхэлж явна шүү дээ. Амтын бодлоор эсэргээр нь. За одоо би болохоор энэ чинээс яаж гарах вэ гэхлээр эхлээд би нөгөө дээдлийнхаа нөгөө цайвар өнгөө ингээд утсаа ингээд сул тавьчлаа. Одоо үснийхэн дэлний үс нь саарл. За дарж байгаа утас маань хар бараан гэсэн үг. Дарж байгаа утас минь заавал бараан байж иж энд нөгөө зураас нь гардаг. За би дэлнээс эхлэх гэж байна. За зүгээ сая хоёр утсаа гаргацсан. За зүгээ ингэж барина. Өөр ингээд би барина л да. За дээдлийн утас дараастай ороолоо нар гидсэн гадагш нь гаргаж байна. За яг оёхтой цагирганыхаа яг голдно гэж хатгаад дээдэлтээ саяхаа хар утсаа дарж ийж байна. За энэ их турт утас авчиж. Их турт утас авсан чинь энийг ачиж оцолтчих. Заах дээр энэ. За дахиад 1 мм зайтай ойно. 1 мм зайтай ойлоо зүгээ барьлаа. Дээдлийн утас дандаа дараастай байна. Ороолоо. За одоо энэ яг зүүнний хэмжээгээр ороож байгаа шин. За хумсараа дарлаа. Яагаад хумсараа дарж байгааг бол цагирыг яг ижил байлгахын тулд хумсараа дарж байгаа. Сул тавьчих юм бол том жижиг янз бүр болчихно. За уртлынхаа нөгөө ороосон цагиргийнхаа нөхрүүгөө ингэж хийн. За одоо нөгөө хар зураас чинь гарч байгаа. За дахиад 1 мм зайтай ойлоо зүгээ барьлаа. Ороолоо. Хумсараа дарлаа. За дээдлийнхээ нөгөө яг урдныхаа яг гол цагиргийнхаа яг гол татгана гэсэн үг. Тэгжиж энэ зураас ч юм урт нарийнхан болно гэсэн үг. За энд бол өстө бүр орооцолтчих. Хит урт утас болохоор бас ингээд нөгөө эхэлж яж байгаа юунд бол ингээ орооцолтоод байна. Тэгэхээр утсаа уул нь хоёр юу авал хуваачих хэрэгтэй. Манай утас бол ингээд урт 1 м-ээр ингээд тасалсан байгаа. Тэгээ сайн оёод сурчихвал та нар эхэлж явахдаа бол бид нэр утсаа хуваагаад байгаа ш. Тэгээд энэ утас чинь ингээд мяндсан утас. Орооцолтоод байна. Тэгэхээр доош нь утасныхаа ичлэлсийг дандаа гаргаж чинь. За 1 мм зайтай. Хатгалаа. Ороолоо. За тэгэхээр ингээд нарийнхан нөгөөд юу зураас гарч байгаа. Тэгэхээр амтны үсийг ч гэсэн гадна талын биеийг ч гэсэн яг ингэж ялгаагүй. Гадна талын за одоо би энэ хэмрийнхаа морийг уулын цагаан өнгөөр ороогоод би энэ ороогоод гадна талын дарж байгаа утсыг би хараар гаргах гэж байсан. Тэгээд энэ цаарлаараа дил эхэлсэн болохоор шууд цаарлын хоёр өөр өнгийг гаргахын тулд ингээ хар гарч байгаа. За яг зургийн дагуу энэ гэсэн үг. За тэг энэ ингээд хоёр давхарлчлаар яг дараагийнхаа нөхөр гарахгүй болохоор бас өргөн найр юм болчихж байна. Зүгээ барьлаа. Тэгээд яагаад нөгөө хүмүүс ингээд нөгөөх оёхот ингээд үрчигээд ингээд тэр чинь нөгөө хол ойж байгаа 1 мм зайтай оёхгүй хол оёхлоор
үрчийн. Тэгээд хоёрт энэ одоо энэ дарж байгаа энэ хар утсаа ингээд татаад байна. Тэгэхээр үрчийн. Тэгээ ердөө татахгүй яг л ийм ойрхон ойжихад бол хизээч үрчихгүй гэсэн үг. Тэгэхээр та нар дарж байгаа утсаа татснаас болж үрчиж гин. Нэгд бол хол ойж гин. Тийм хоёр шалтгаанаас үрчиж гин гэсэн үг. Уул нэг тэгшгэн ойх хэвээр ямар ч үрчих хэсгүй. Үрчижснээс болоод нөгөө материалын чиг хэмжээ алдагдаад тийм мох болчдөг. За иймэрхүү маягаар ингэж хүрээ гаргана. Харагдаж байна уу? Артуулж байна. За ингээд. За одоо энэ нарийнх ингээд саарал чинь өсний чинь нөгөө зай гарч байгаа байхгүй. Энэ харчин ботал дээр нөгөө өсний чинь завсарх зай гарч ирж чинь. За одоо ингээд нөгөө орооцолтой гараагүйгээс болоод басан чинь. Одоо энийг хүртэл эрчлээсээ хүртэл гаргаж сурах хэрэгтэй шүү дээ. Цаях шиг ингэж гаргаад Хэвс ингэ харуулдаг тийм. За ер нь яг ийм харагдаж байна. За сайн харагдахгүй бол. За хамруулж байгаа. За одоо энэ мэтчлэн би одоо ингээд тойруулаад цаг хэмнэхийн тулд одоо энэ хүртэл ингээд ойчно. За одоо тэгээд дараагийнхаа үед л болохоор одоо шууд ахаад энэ дээрээсээ эхэлнэ гэсэн үг. За дуусхалаар энэ одоо би нөхрүүгээ одоо би энэ хүртэл ойно гэсэн үг шүү дээ. Энэ хүртэл ойно. За ахаад дараагийнхаа оёхтой шууд эргүүлээд буцаагаад явахгүй гэсэн үг. Яадгүй нуруу бүгд гатгшгаа гарах хэвээр. Тэгэхээр та нар энэ хүртэл ойчихно гэсэн үг шүү дээ. Энэ зураас хүртэл. За дараагийнхаа өсний ширхэгч яг дэвшгээ оёхгүй шин чинь салхинд хийсэж байгаа болохоор дээр доор ойно гэсэн үг. Тэгээ яг зургийг харж байгаа л яг зургийнхаа юугаар оёхгүй. Одоо би яг энэний ёроолд ойно гэсэн үг. Энэ ёроолд оёхгүй бол завсар зай гарчна. За би саарл утсаа ахаад ингээд дээдлэлт ингээд суул гаргалаа. За одоо хар утсаараа би дарж оё штэ. Саяг шиг. За одоо энэ ер нь ингээ хэмээ энэ завсар юуг оюул нөгөө завсар зай гарахгүй тул ямар 1 мм зай барихгүй яг тулгаж ойно гэсэн үг. За ингээд ойлоо. Сайн харагдаж байна уу? За энэ дээр ингээд одоо доотлохоо дараагийнхаа юг. Яг энэ гол явах хэрэгтэй. Арийнхаа яг гол. Тэг ингээд дали болчлоо тэгшгэн харагдахгүй байхгүй энэ зураас чинь. Чимээс харагдахгүй. За. Яг 1 мм-ийн зайтай ойлоо. Зүгээ барьлаа. Зүгээ ягаад барьж байгаа бол хөдөлгөөнгүй явахгүй тул. Тэгээд хит чанга татахгүй дээдлэн хүч чинь татчих юм бол нөгөө цаграх чинь алга болчих шин. Тэгээ яг нэг хэмжээний зүг. Яг л хідэн номерын зүгээр байсан тэр номерынхаа зүгээр ихгүй бол бүдүүн нарийн очих юм бол энэ ойтол чинь бас өөр болчих шин. Тэгэхээр 10 номерын зүгээр би бол одоо энэ 153 та утсаар энэ морь болохоор амтан том болохоор 153 та утсаар хийж байна. Иймэрхүү маягаар одоо ингээд зураас гарч ирж байгаа. Ингээл оёод явна гэсэн үг. Ойлгож байна уу? За харагдахгүй байх гэсэн бас явж байна. За төр жоохон зогсоож байгаа. Хөдөлгөөр бас харагдахгүй байна. Хоёр өөр ингээ утсаар ингээ дарааллуулаад шигүү ойно л гэсэн үг. Тэгээ эдгээр шууд ингээд энд гүйцэж дуусна. Дараагийнх нь ингээ тойроо бас араас нь ингээ гүйцэж дуусна. Гэх мэтчлэнгээр гүйсээр хагаад энэ дуусгаад дүүргэлт хийгдэн. Дараагийнх нь нутас нь бол энчнээс яваад энэ ингээ тойрог ингэж явна. За тэр талаар бас нарийн дараа нь ярина. За амтны өсний ширхэг ингэж явна гэсэн үг. Ширхэг хүрээ тий. Байгууламжаа хийж яах гэсэн үг л дээ. Ерөнхийдөө эхлээд ер нь амтныхаа бүх хүрийг оёх хэрэгтэй. Тэгчээд дараа нь дотор талынхаа биеийг бол яг амтныхаа булчингийн дагуу байна. За тэр дараа нь булчин яаж ойсон нэг жишээн дээр маш гоё жишээн дээр харуулж өгнө. Тэрийг маш сайн хараад дуурайгаад байхыг хичээх хэрэгтэй. За гэх мэтчлэнгээр явах нэ. За одоо нүд аж эхлэе.
За нүд оёхдоо хоёр өөр оёо гээд бичиж байгаа. Нэг нь 100 орох оёо. За нөгөөх нь битүү хатамл яаж хийх вэ? За иймэрхүү маягаар. Гидс нь гадна талдаа гарнаа. Гидсээ бүгд нь гадна талд нь гаргаж явнаа. Яг одоо нөгөө нэг тойрог ойж байгаа. Яг одоо нэгсэндээ энэ зураасны дагуу ойж байгаа үед гидсийн бүгдийг гадагш нь гаргаад хоёр өрөнгө явцаар тэгэхээр маш нарийнхан ингээ харагддаг. За энэ доотлоо. Би бол доотлоо ингээд нөгөө даун дээрээ зангидчихдаг байхгүй юу? Даун дээр ингээд цэшин төвтөрөхгүйгээр хоёр зангиддаг. Нэг зангидах юм бол хөвөрч шин. Хоёр зангидаад энэ даун дээр чи ингээд тулгаад зангидаад одоо тэгээ хайчлна гэсэн. За энэ бол одоо хүн хүний арга барил харуулж чинь өчтөр би бол арай өөр зангилаа харуулсан бол энд бас арай өөр зангилаа харж ийн л та гаргаж ийн л та. За одоо зарим түлэх бол аюу эрсдэлтэй. Яагаад гэвэл олон дахин нөгөө хэрэглэж байгаа үед түлэлт бол хөвгт магталтай. Тэгэл хүрээ явчихна. За би шууд амтны нүд гаргалаа. За нүд гарах сайн хараад байгаарай. Маш их олон хүмүүс асуудаг энийг. Яг шууд хатгамал хийн. Гэхдээ уул нь нарийн утсаар хийх юм бисээ 153 та утсаар эхэлчихлээ. За дээрээсээ доош нь битүү хатгамал буюу задгаа хатгамалч гэж хэлдэг. Одоо ингээд цэцэг мэцэг эднэр янз бүрийн матх ингээд дээрээсээ доош ингээд ч та би талаас нь хийж харуулъя. За яг энэ дараагийнхаа нөхөө яг жигдгийн ингээд зайг батгана гэсэн үг шин. Ингээд доошоо ингээд юу тэгшин хийхгүй чи бүрэх юм чинь томоосоо бүдгэрээд ингээд доошоо нарийс чинь гэсэн үг байхгүй юу. За одоо энэ доороо дэш ингээд битүү хатгамал гэдэг ингээд хатгачихж байгаа байхгүй. Ингээд нүдэ хатгах. Тэгэхгүй бол зүү орож ирдэ багтахгүй шүү дээ. За энэ морины хувьд бол зүү орох боломжтой. Гэхдээ бүр жижиг деталууд явж байгаа тохиолдолд бол боломж би нүднийхээ энэ харыг ингээд гаргачихлаа. За одоо энийхээ дотор талыг хар цагаанараас ойчиж болно. Саях шигээ доотлолтой хар утсаа игээ дээдлэлтэй цагаан утсаа игээд ингээ хүрээг ингээ гаргачих болно. А нэг бол олсон ирчгээд байгаа шүү дээ. Тэргээр ойж болно. За би гаднытын олсон ирчээр ингээ ойлоо. За давга ингээ хэмчээ да. За олсон ирчийг болохоор дээрээс ингээ нарийнхан зураас эхлээд энд ингээ бүтгэн юм мөчтгөө ойлоо. Зураас гарна гэсэн үг байхгүй юу. За одоо дээдлээсээ дахиад ингээ ойлоо. Олсон ирч. За энэ ирчлээсээ гарахгүй бол. Ирчлээсээ утсыг дандаа доош нь сул тавьж гаргана шүү. Ингэж олсон ирч чинь ингэж ийх. За энэ зураас бол жоохон юм илүү бааз. За илүү хүртэл нь энд ингэ хатглаа. За одоо би ишиг. Одоо би энийгээ дуусгаад энд өнцгөө гаргаад. За энийхээ доороос эхэллээ. Энэ бол олсон ирч. Гэнэртэй. Бурхны нүдийг чсэн ингэж оёно. Амтны нүдийг оёно. Амтны нүд, бурхны нүд эднэрийг цагаанаар очиод гадна талынх нүрийг жоохон ягаанаар ингэж оруулаад очдөг. Энд бол би хар цагаан хоёр утсаар л оёно доо. За ингэж нүд гарчлаа. За юм бодлоо. За энийгээ түрүүнийх шиг би хэлсэн шүү дээ. Ингээд даавн дээр хатах ингээд зангидчихдаг. Даавн дээр цааталтай нэвтрэхгүй шүү дээ. Зөвхөн нөгөө наалтныхаа нэг зангидлаа. Хоёр зангидлаа.
За одоо хар хуцаараа дуусгах. Одоо би цагаан хуцаараа нүдийг за утас чинь хаана. За одоо цагааны дөргөлт хийгдэнэ. За цагааныг яг саяхтай адилхан. Одоо энэ зайгаар битүү хатгах шүү дээ. Ажиллаж. За одоо энийг ингээ яг түргийнх хартайгаар адилхан. Дөрвөн бол ингээл хөндлөнгөөш ингэж атахгүй ш яг утаашаа даавныхаа нөгөө ямар ширхэхтэй хаашаа хатах вэ гэдгийг харж иж хатах нь. Тэрнээс хөндлийн өрдө хатахгүй юм. Нүдийг дандаа ингэж уртаашаа хатах гэсэн. Тийм нарийн уцаар ивэл бүр гоё гар. 153 дахь уцаар болж байгаа. Тэгэхээр нөгөө тгий байхад би гад. Тэгээ та нар 153 дахь уцаар юугаа хийчихэд нүд мэдээ өгвөл энэ 153 дахь уцаа хөвж болно. Чи 3 юу ирчлээс байгаа шүү дээ. Тэгээд 2 юм бүр нарийн ирчлээсээр хийж ижлээ. Гоё гэсэн. Жохон байлгаар болоод. За юм боллоо. За одоо нүдэн дээр гэрэл заавал байх хэвээр. Тэгэхээр ингэж очиод энэ нүднийх нь яг энд голд нь яг ганц ингэ цэг хатах. Тэгжиж нүдний чинь нөгөөд хараа нөгөө ямар ч гэрэл ингээд ямар ч хүнд гэрэл тусгаад. За 2 цэг байж болно. Энэ бол нэг л юм цаа. Цэг ингэ. Цаашаа гоё болчихлоо. Жижиг амьд юм шиг хамгийн гол нүд гоё байх хэвээр. Нүд гоё байж яг нэг амьд юм шиг харагддаг байхгүй юу? Нүдийг гоё цэвэрхэй байх хэвээр. За. Ингэчлээ энэ дөө. Тэгэл энийг аяа. Харагдчихна. За ийм болсон байна. Одоо би амтныхаа нөгөө гадна талын хүрийг нь гаргадаг. Орслон олсон ирч мөн битүү хатмал 2 зэрэгцээ орсон байна. За олоос. За одоо нэг одоо би одоо амтныхаа одоо би түрүүн үсийг нэг саарлаар байсан ш. Одоо биеийн нутал дээр би одоо хар цагаанаар авъя шүү дээ. Цагаан утсаа. Энэ саарлаар цаас талдчих. За утас дуусгалтыг гэжлэх нь хамгийн сүүлийн гидснийхаа гадна талын за өргөдлүүдэд хийн гэх юм бол юу ячиж штэ. Энд дээдлийнхээ энэ цагиргийнхаа нүхнээс эхэлнэ. Яг цагираг дууслаа эхлэхээр энэ дээдлийнхээ цагиргны нүхнээс гаргаж иж утсаа сул тавина штэ. Тэгэхгүй бол наан ингээ гаргачихвал залгаас үсэд ингээ салаа үсэд идэх байхгүй юу. Тэгэхээр дээдлийнхээ энэ нүхнээс гаргаад сул тавина гэсэн үг. Тэгэхээр өөр юу болохоор би нэг юу дуусгах гэдэг. Ерөнхийдөө тэгж ойно гэсэн үг. Утас зүгээ дууслаа. Залгаасан дээрээсээс эхэлнэ. Одоо бид нар зүг ороож явах чинь дандаа юу байгаа штэ. Цаа утас минь хаа. За энэ даснууд байсан.
Зоолын Чингис оюун гэдэг бид энд бол тийм баг болох хаа ингээд. Тийм болох хаа. Юуг нь бол зайдрах юм. Дайлангаас олч. За бид нар одоо энэ чинээс хээ оёхлоор энэ чинээс эхэлнэ ш. Тэгэхээр бид нар эсрэг талаас эхэлнэ гэсэн үг шин. Эндээс эхэлнэ гэсэн. За одоо энэ морьных нь биеийн цагаан хөтэй. За цагаан утсаа дээш гараад ирж чинь үндс нь биений өнгөөхөө гаргаад ирнэ. За хүрээ гаргах хар юм уу, хар хөх юм уу, хүнд өнгөө. Дарж байна. Гидс нь гадагшаа харна. Ханаас чамаагүй эхэлнэ гэж байхгүй. Миний ханаас эхлүүл миний гидс гадагшаа гарчин гэдгийг сайн бодох ёстой. Тийм. Тэгэхгүй бол нөгөө эхээг бол бид нэр энэ талаас эхэлнэ шүү дээ. Одоо бол гидсэн гадагш нь гарахын тулд би эсрэг талаас нь эхэлж шин. Тэгэхээр энэ ингээд зураас чинь гарч байгаа. Ингээд зураас гарч байгаа биз. Ингэж яа гэсэн. Амтныхаа эхлээ бүх үе яа. Бүх гадна талынхаа зургийг ойно. Одоо үс зураг одоо энэ хадаг энэ юу энд байгаа юм нэг бүрчлэн эхлээд яг ингэж хүрээ гаргана. Дандаа тод өнгөөр гаргана. Доош нь ингэж иймэрхүү маягаар л хүрээ гаргана да амтныхаа. Тэгчээс нарийнхан судалтаа гаргана. Гидсийн хүмүүс зарим нь ингээд тотгошоо ойдог. Тэгэхээр энэ цагаан чинь ахаад давхар эндээс давхар гарчдаг байхгүй юу? Хоёр цагаан утас чинь. За одоо иймэрхүү маягаар одоо хүрээ гарч байгаа. Ингэж гаргана. За одоо ингээд энэ бүх хүрээг ингэж очиод цагаанаа одоо бие битүүлнэ ш. Тэгэнгүүт одоо дотроосоо оихгүй гэсэн. Яг гидсийн гадагш нь гаргаад бүгдийг гадагшаа гаргаж ойно. Нөгөө талаасаа ойчих юм бол хоёр нурууны цагаан чинь гараад энэ чинь нэг нь урт нарийнхан зураас гарч ш. Тэгэхээр гидс нь бүгд гадагшаа гарч оигдно гэсэн үг шүү. За одоо би өнцгөө гаргалаа. За хоёр цагаанаараа яг зүү ороож байгаа юм шиг одоо энэ талаас эхлээд ингээл битүүлээл ингэж битүүлээл ингээ явна. Одоо булчингийнхаа дагав ингэж байна. Энийгээ бол ингэж байна гэсэн үг шүү дээ. За одоо тэрний дөнгөж зөкслийн талаар ярина. Чингисээ ингээд үсийн юухан битүүлэх юуцсан юу байгаа тох. Энд ууланд нэг Чингис оё гэж одоо та нарт зааж өгсөн чинь. Ууланд Чингисээ бүр нарийн уцаар оё гэж одоо. Энэ Чингисийг оёх гэж байгаа. Тэгээд би битүү үснийг нь ширхэх яаж явах вэ? Үгүй бол амтны сахтан чим айл нэг нь битүү оёх. За одоо би энэ сахлын чинээс эхэллээ. Энэ үзүүрээс эхэллээ. Яг түрүүнийхтэй адилхан. За энэ бол одоо битүү хатамлын хэсэг явж байна. Одоо цэцэг эднэр оёох зарим юм дээр нэг аюу байхгүй үед бол хатамлаа хийчих болно. Ингээл энэ бол ингээд ташуу ингээд явчих шин. Тэгчиж эн чинь нарийнхан юм. Ингэж ямар цаг. Яг сахалныхын ширхгээд тэрс ингэж хөндлөө байхгүй. Одоо тэр юуны арслан барын нэг шүд эднэр байдаг ш. Тэг чи яг ингэж хатгана гэсэн. Дээрээс доош жижиг ингээл битүү хатгана. Зүг орож зоргохлоор харцаач. Тэгээ цагаан уцаараа ингэж хатгамлыг явна гэсэн. Та нарт нөгөө харуулахын тулд би том зураг авчиад ингэж хийж байна. Иймэрхүү маягаар хатгана гэсэн.
За ийм бол. Одоо би энэ сагал эднэр бүгдийн сая шиг битүү хатах юм бол ийгээл одоо энэ нүдэ бодол дээр тэр нөгөө энэ том зургийн том бодол дээр нөгөө цагаан гэрэл чинь юм том харагдчихэж шин. Тэгэл улсын ирчээр оёол ингээ битүү хатах юм бол. Тэгээд нөгөө амтны чинь шүд мүдийг бол ингэж хатах гэсэн. За одоо өнгөнийхөө талаар хэдүүлээрээ сая нэлээд сайн ойлголттой болсон баг. Одоо ойлголттой болсон юм чинь өнгө юу яаж гарах уу гэдгийг бол хэлье. За энэ дахиад хэлэхэд энэ эрэгтэй хүний ойсон бүтээл байгаа. За энэ дайланг бол зарж байгаа. Одоо удахгүй цэргийн баяр болох гэж байна. Тэгэхээр одоо энэ дайланг сонирхсан хүн байх юм бол 2,500,000 төгрөг гэж байгаа. Тэгээд манайтай холбогдоод авчвал за хин эхэлж ярьсан хүн л аанда. Энэ бол үнэхээр гайхамшигтай сайхан бүтээл. Амтныг одоо исэн жишээ одоо авчирч өгч манад энд одоо лайвд оруулж өгч бид нарт тусалсан доо. За яатрахтаа маш их баярлалаа. За энэ хүнээс суралцах юм би одоо хэрхэн яаж дүүргэлт хийх талаар маш их хүн асуудаг. Яаж дүүргэлт хийх вэ гэдэг. За энд бол одоо харагдана. За дүүргэлтийг хоёр янзын арга хэрэгэлсэн байдаг. За одоо энэ сая бидний яриад одоо ингээд дууссан. Энэ бол одоо олсон ирч ясан энэ юу вэ? 100 орохоор явсан байна. 100 орохоор яваад ингээд юм нарийнхаа юм гаргасан. За хаана 100 ороож байгууламж гарахгүй, хаана одоо энэ хүрээг гарахгүй гэдэг өөрөө маш их одоо оюун ухаан шаарддаг. Ийм зүйл. Жишээ нь одоо энэ морины одоо үндсэн байгууламжийг ингээ барьсан бол туурайн хэсэгтэр бол тийм байхгүй. Үндсэн саарл өнгөөр шууд байсан. Ямар нэгэн одоо хүрээ татаагүй гэсэн үг. Тэгж харагдаж байгаа. За ингээд булчин дагаж байсан хойд гэдэг энэ нилээсээ харагдана. За энд бол одоо жишээ нь энд булчин дагсан байна. Энд эзний булчин дагсан байна. Гэтэл энд бөөрөн хилэн ингэж гаргасан байхад доотлын гизийг бол одоо ингэж гаргасан байна. Гуйны хэсэг бол мөн бас тоолон гарах үүднээс зөөн хилээр бол ашигласан болвол за хөлний хэсэгтээ шулуун хэсгийг ашигладаг гэсэн. За энэ дээр маш олон өнгийг харсуулсан харагдуулсан байгаа. Харж байгаа бор. За энд ингээд цагаан хажуугаар нь мөн бас ингээд бор. За туурай нь ингээд саарл. За ийм юм ашигласан харагдаж байна. За энэ дээр мөн ялгаагүй хүрээ татсан сая дандаа нөгөө гатгшаага харж байгаа. Энэ гидсэн байна. За тэгээд энэчнээсээ бор өнгө оруулаа. Хоёр өөр бор өнгийг бол энд ашигласан. За гэтэл энд одоо цагаан ингээд явуулж. Энэ одоо хувь хүний одоо өөрийн ойдолчин хүний маш их одоо ор бахан. Яаж энэ амтныг ийм одоо жинхэнэ одоо бодит юм шиг харагдуулах вэ? Хаана одоо энэ гидсний энэ дотлыг цагаан өнгөөр явах вэ? Тэ энэ одоо гуйны дотор хэсгийн цагаан өнгө. За энэ дотор талын эдрийн нүүрийн хэсэг цагаан өнгө яаж энэ даан 100 орохоор хийсэн баг. За түрүүн нөгөө нэг 100 орохоор ингээд дараалуулж явахад ийм одоо гарна. Дараалуулж явахад одоо энэ гарсан зүйл энэ харагдаж байна. За гэтэл энэ одоо нар дээр бол бас арай өөр юу харагдаж байгаа. 100 ороож байгаа. Утсаа уртаа аваад татаад гадна тал татгаж хайсан өгснөөр ийм урт одоо нарийнхан гарсан байна. За энд бол битүү хатгамал хийсэн байна. За нүд. За энэ дээр харагдаж байна яаж байсан бэ гэдэг нь нарийн гадна талын цагаан энэ оруулгыг хийсэн байна. За нохоо бол бас маш гайхамшигтай. Энэ 12 жил яаж байсан нь харагдаж байна. За энд бол хоёр өөр төрлийн арга хэрэгжилж байгаа гэдэг маш сайн анхаарах хэрэгтэй. За нэг нь бол яг ингээ хүрээ татсан. За энэ зарим хэсэгтэр хүрээ татаагүй байх жишээ. За шинэ дотор тал дахианы энэ одоо сарван дээр хүрээ татаагүй. За харагдаж байна. За залаа хэсэгтэр мөн одоо бас хүрээ татаагүй байна. Шууд өөрийнх нь өнгөөр ойсон байх жишээний. За энэ могооны дотор талын одоо гулгаж байгаа хэсэг нь ямар байх вэ гэдэг бас харуулсан байна. За сарлаг хөр одоо бас яг ингээд түрүүний одоо заасан дарааллаад ингээд оёод ингэж явах хэвээр. Тэгэхээр ийм одоо нарийн ширхэгтэй ийм сагалгар юм шиг харагддаг. Ийм зүйл гарсан байна. За энэ дээр
дулаан хэсгэн дээр одоо энэ бүрэг хийдрийг бол гайхамшиг тас хийсэн байна энэ. Тойрог. За тэгээд ийшээгаа ингээд булчин хаашаа дааж байсан байна тийм ээ тэр. Өнгөний цогцлогоо маш сайхан гаргаж өгсөн. За энэ дээр мөн ялгаагүй энийг зүү ороос байгааг анзаарч байгаа. Нэрийнхэн голоос харахад энэ нэрийг харагдаж байна. За энэ хонин дээр бол энэ анзаарах юм бол яг энэ толгойн хэсэг дээр мөн бол хүрээ татаагүй ингээ ойсон байна энэ хэсэг. За гэтэл энэ туурайн хэсэг дээр бол одоо хүрээ татж гаргасан байна. «12 жил ойж байгаа хүмүүс юу нэг анзаарч хараарай. Яаж ойсон байгаа. За энд бол жишээ нь одоо байгууламж яаж хийгсэн бэ? Энд бол байгууламж хийв шууд өнгө усгаж ойсон байна. 3 өнгө усгаж татгч нь ойсон байхад энд хүрээ татсан байх жишээтэй. Энд бол одоо нарийн бүдүүнээр хүрээ татаагүй шууд үндсэн өнгөөр хүрээ татсан байна. Тэгэхээр хаана яаж үндсэн өнгөөр хүрээ татах уу? За яах вэ гэдэг бол урлаач хүний өөрийнх нь уруу ханаас шалтгаална. За одоо жишээ нь энэ улуундаар харахад энэ шууд өөрийн үндсэн өнгөөр нь хүрээ татсан байхад энэ бол нарийн болгож хүрээ татсан байх жишээний. Хоёулаа бол маш гоё болдог. Зөв айл үед ямарыг хэрэглэх вэ гэдэг бол урлаачийн өөрийн аюу ханаас шалтгаална. За энд лууны хэсэг мөн хүрээ татаж яваагүй өнгө усгасан шууд ойсон. Ийм хэлбэрүүд харагдаж байна. За энэ сүүлийн хэсэг дээр түрүүн болвол битүү хатгамал хийсэн юм бол энд бол нэг одоо эргүүлэг татаад урт дээдлэх утсыг харж хайсан. Тэгэхээр одоо ийм хурц үзүр маркинг гарч өгч байгаа. За гэтэл та бүхэн харж энд ингээд нэлээд бүдүү утсаар хүрээ хийсэн байхад энэ дотор нарийн утас гаргаж тэг энийг дүүртэл ингэж хийгээг байгааз дүүртэл хийгээгүй энийг анзаарах хэрэгтэй. Зөвхөн энэ хавьд хүрээ гаргасан. Энд өөрөөрөө гаргаж ирсэн. Гэтэл хүрээг зөвхөн энэ хавьдаас эхлээд ингээ гаргаж ирсэн. Энд хүрээ татаагүй. За мөн энд хараа ингээ ажиглая. Хүрээг энэ хүртэл татаад энэ нэмэлт үсэн дээр бол өөрөөр гарч ирээд энэ хүртэл хүрээ татсан байна. Хүрээг яг хаана татах вэ гэдгийг хаана одоо орхих вэ гэдгийг маш сайн бодож шийдэх хэрэгтэй. За жишээ нь энэ дээр бол одоо хүрээ ерөөсөө гаргаагүй өөрийнх нь өнгөөр шууд яваад ицсэн байхад энэ чүд хүрээ гаргаж ойч гэсэн. Энэ доотлоор хүрээ гаргасан байна. Энд бол өөрийнх нь өнгөөр ийсэн байна. За энэ бол ерөөсөө дам булчин дагаж ойсон. Ийм дайлан, ийм сайхан дайлан байна. За бар дээр гэхэд л одоо харъя л да тийм ээ. Энд ингэж хүрээ гаргаж дуусгаад энд бол одоо өсний хэсгийг бол ингээ нэрийнхэн сайхан өөрийнх нь өнгөөр нь гаргах төгссөн байх жишээтэй. Гэтэл энэ дээр хүрээг бол ас гаргаагүй. Энэ хүртэл өөрийнх нь өнгөөр оёод. Энэ жижигэн хэсгүүд дээр бол хүрээ гаргаж байсан байна. За амтны ерөнхийд дотор бол цагаан өнгөтэй байдаг. Тэрийг нэг дам цагаан өнгөөр энд явсан. Болвол буцаад одоо ширхэг нь бол ингэж байсан байх жишээтэй. Гэтэл одоо гидсний ширхэг бол яг энэ дагаж явсан байна. За энэ хүзүүний хэсэг дээр мөн адилхан цагаан дотор талын хэсэгтээ цагаан оруулга оруулж өгсөн. За энэ амтны одоо иж байгаа хүмүүс бол уран зураач нарын одоо нэлээд сайн сэтгхүүтэй байвал бас их зүгээр. За одоо энэ дээр Арслан бол одоо ямар нэгэн хүрээ бариагүй түрүүний ашиг яав шууд их үндсэн өнгөөр нь ойход бас ийм гоё харагдчих. Харагдчихсан арай өөр. За өнгө усгал арай өөр. За энэ бол хүндээсээ татагш нь усгасан хэлбэрийг харуулсан байна. За гэтэл түрүүн бидний анзаарч яснаар хангард маань юунасаа за энэ хүндээсээ бас цайварлаа оруулсан байна. Цайвраас хүнд рүү оруулсан бас хэсэг байгаа. Энэ хүндээс татагш цайварлаа оруулсан. Яагаад тэгэхээр энэ лууны дотор юм хэсэг нь бол цайвар өнгөтэй байдаг. Тэрийг энэ дээр харуулсан. За ингэж ерөнхийдөө өнгийг гаргаж ойно. Тэгээд дөрвөн хүчтэн болол өөрийн гэсэн өнгөтэй. Тэр өнгөөр нь одоо аюул их зүгээр. Жишээ нь одоо Арслан бол одоо цагаан өнгөтэй. Бар бол улбар шараар хөвчлөө байдаг. Одоо юу гэдэг барыг хар өнгөөр ойж болохгүй. Хөх өнгийн бар гэж бас байхгүй. Тэгэхээр тэр зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. За 12 жил ойж байгаа хүн. За энэ дээр
арай өөр одоо том уул усыг харуулсан. Энэ бол 153 та утсаар хийсэн дайлан байна. Энэ бүгд хүрээ татж гаргасан. Ийм дайлан. Энэ одоо нарийн саячин одоо хэлсэн нарийн хүрээнүүдийг гаргасан. Яг энэ жишээлэмжийн дараа. Ер нь бол яг одоо байгууламжийн хаашаага ямар одоо юм явж байна. Хүчлээ хаашаа явж байна. Энийг маш сайн анзаарах хэрэгтэй. За энэ арсны гутлын одоо энэ хүчлээний хэсэг энэ бүгдийг бол маш сайхан тоолгож гаргаж өгсөн байх жишээ нь. За энэ дмүү адил малгайны хэсэг харагдаж байна. За энэ өөрний хэсэг яаж гаргаж өг гэдэг нь бас сайн анзаарч харж цагаараа манайхан. За энэ бол ингээм амтны татвар талын цагаан хүрээг ингээд. Энэ бол яг манайх зурсан зураг бол байхгүй. Яг хүн өөрийнхөө сэтгэмжээр ингээд гаргаж байгаа. За ингээд энэ үеийн цагаан явъя. За ингээд энэ ингээд хэсгийг нь улбар шараараа. За энэ цагаан хэсгийг энэ хүртэл ингээд цагаанаар явуулсан байна. Энэ бол одоо тухайн урлаачийн өөрийнх нь бодол санаас яаж энийг хийх үү гэдэг нь гарч ирж байгаа. Тэрээс за энэ хүртэл цагаанаар бай. Энээс хойш ингэж бай гэсэн юм бол байхгүй. Манайх тэг зураг зурдаггүй. Тэгэхээр тэр бол одоо яг ийм одоо бүтээл гаргая гэж байгаа хүмүүс маань бол уран зурагтаа маш сайн танилцах хэрэгтэй. Ер нь яаж ойж ийн энийг ер нь яаж хийвэл зүгээр юм. Хүнээс ер нь будаа гэдэг хүний имийг харахаас илүү өөрөө сэтгэж сурвал их зүгээр. За нэг энийг ингэчих юм бол гоё болчих юм биш үү? Энийг ийм болгочих юм бол арай илүү сайхан болох юм байна ч гэдэг юм уу. Яг хүний имийг дуурайж ойно гэдэг бол зарим хүмүүс буруу хийсэн имийг тэр чигт нь буруу дуурайлгаад ойцсон байдаг. За тийм болохоор зөв хийсэн имийг аль болох харж дуурайх. За уран зураг сайн харах хэрэгтэй. За биений булчингуудын хэсгүүдийг одоо маш сайн харах хэрэгтэй. Яаж одоо тэрийг гаргаж ийн вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоо нэг удаа заагаад л ингээд л болчдөг л бас зүйл биш л дээ. Тэгээ олон дахин одоо байнга дасгал сургуулалт алдаж онжиж хийн тэрнээс нэг юмар далаалтаар ч гэдэг юм уу одоо бүгдийг ингээд сурчин би чадчин гэсэн тийм зүйл биш. Тийм болохоор шантралгүй амтнаа бол ойж маш олон төрлөөл ойж болоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ нь ийм болохоор гоё болт юм байна. Одоо энэ нь ингэхээр их сайхан болт юм байна гэдэг зүйлийг өөрийн гэсэн бас нэг тийм арга ухаантай болох нь бол их чухал юм аа. За одоо энэ дээр нарийн энэ юу гаргасан байна. Төрөний энэ ойдл тийм ээ. Яг хоёр өөр ингээ уцаар ингээл дагуулаад ингээл яваад тахаар ийм нарийн сүүлийн нэг юм хэсэг гарч байгаа. Тэгээд энийг ингэж явахгүй энд дуусгана. Дахиад эхлээд тэнцээ дуусгана. Дахиад эхлээд ингээд дуусгана. Ингээд дуусгач. За энэ талаасаа явлаа. Ингээд дуусглаа. Ингээд тэгэхээр нэг холоос харагдаад нэг юм өссөн нэг ингэсэн хэлбэртэй. Энэ хүн бол одоо гаргасан байх жишээ нэ. Бас мөн нарийн ойдлороо оёод туурай хэсгийг нь бол хараар нь шууд жийсэн байх жишээ нэ. За ийм ойдлуудаар ойж болох нэ. Ойдлуудын санаа ер нь бол нарийн гаргах тийм санаанууд үүдэг. За энэ дээр харж байна мөн хулганы рисунгийг босгосон байна. За энэ бол дан одоо байгууламж энэ хүрээ татаж явсан. Тэр нэг хөвчлэн Монгол уундараа нэг их хүрээ гаргаад идэггүй л да. Мөн ялгаагүй л эц доторхын цайвар хийгээд амтны ер нь бол дотор их ийм цайвар байдаг гэдгийг харах хэрэгтэй. За энэ бол нэг өнгөөр ингээд явсан. Надад тухайн урлаачийн өөрийнх нь ямар өнгөөр яаж сэтгэх вэ гэдэг нь ингээд харагдаж байгаа. За ер нь асуух юм байвал та бүхэн комент бичээрэй. Дараа нь дахиад нэг сургалт явуулна гэж бодож байгаа. За тэгээд өнөөдөр ингээд анхаарал тавьсан, харсан, үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд амтны оёх гэж байгаа, дүнгэж анхлан оёх гэж байгаа, оёод нэлээд утсан хүмүүст хэрэгтэй хичээл бас сургалт болсон болов уу гэж бодож байна. За та бүхэндээ маш их одоо амжилт, уран бүтээлийн цааштай амжилт болгоныг одоо хүсэн өрөөё. За ингээд өнөөдөр лайв маань өндөрлөж байна. Та бүхэн маань сайхан амраарай.